За намайг Очир Бата хөхтэй Эрдэнэ үлэг гэдэг. За дотоодын аяллыг хөгжүүлэх гэж чадах чинээгээр хичээж яваа жирийн нэгэн залуу байна. За Монгол орныхоо гайхалтай олон газруудаар аялсан. За мэдээж жирийг энэ бүхнийг бас аялагч нарт бас үзүүлэхийг бас хүсэж ирмэлзэж яваа юм. Ганц шалтгаан байсан л та. Энэ ямар шалтгаан байсан гэхээр одоо хаашаага Бурайд руу итгэл тамбад мөрөх аяллахад монголчууд ямар их зорчиж байв. Гадагшаа явах аяллууд маш ихээр явдаг тийм ээ. Тэгээ Монгол төгрөг валют руу хөрвүүлээд гадны одоо компаниудын халаасанд орж байгаа энийг асуудал. Нөгөө тэгүр их юм бол Монгол орно тийм ч сайн таньж мэдээгүй байж Монгол орныхоо одоо хэдхэн одоо байгалийн үзэсгэлэнтэй газруудаар бас дүгнэх гэдэг бол тэрхий харамсалтай санагдаж ирсэн. Тэгээ доместик аяллаа төрний хөгжснөөр дотоодын аял гэж байгаа шүү дээ тийм ээ. Энэ хөгжснөөр жирийн одоо нөгөө иргэд малчид бол бас тодорхой хэмжээний хөөрхөн бас гоё орлого оруулна. Энэ бас нэг хөргийн юм цикл байдیں۔ Энэ циклийг би бас алдуулахыг хүсэхгүй. Тэгээ нөгөө аял зохион байгуулалт ингээ явхад за нэг 17-8 аялагч нартай явж гэн тийм ээ. Тэгэд нэг сумын дэлгүүр ороод бид нар худалдаа 8 хийлээ гэж бодоход аяллаа нийт хүнснээс гадна тэдний худалдан авалт хийхдээ бол 2-3 сая төгрөгийн бол орлого бол нэг удаадаа бид нар ороод явдаг. Тэгэхээр аялал жуулчлал гэдэг маань газрын доорх баялагийг ухаад хэн нэгэн хүн аваад тийм ээ. Одоо хэн нэгэн компани хэн нэгэн одоо олигарх авахаас илүүтэйгээр хүртээмжтэйгээр нийтэд ингэж хүрдэг хамгийн одоо зөв бизнес юм болоо гэж бас миний хувьд бас хардیں۔ Тэгээ энэ нь болохоор нөгөө эдийн засагт бол тухайн суманд бол маш өндөр өгөөчтэй юм орлогын их өсөр болж чаддаг. Тэгэхээр аялал жуулчлал гэдэг маань шууд май гэдэг одоо ингээд хэдэн сая доллараар ингэж өгөгддөг бизнес биш. Тодорхой хэмжээгээр бүх хүмүүстэй тэрний төлөө хөдөлмөрлөж байгаа бүх хүмүүст ингэж жигд ингэж хуваарлагддаг хамгийн шударга салбар юм болов уу гэж би боддог. Телевизийн салбарт ажиллаж байгаад аялал жуулчлалын бизнес рүү аялал жуулчлалын одоо энэ салбар руу доместик аялал руу орохдоо харьцангуй entertainment чиглэлийн зүйлсийг бол ихлэ судалж ирсэн. Тийм болохоор бас аяллаа бас энэ зүйлийг бас сонгоод бас одоо хүрэл гарч чадахгүй эндээ дурлаад байгаа нэг шалтгаан бол юм болов уу гэж бас бодож байна. Одоо ийш ороод сүү авъя. Кофе чанж өгье. Ой, хэри нэг гоё кофе уух гоё байд шүү дээ. Би одоо нөгөө машиныхаа харталтай байнгын нөгөө кофегаа авч явдаг ажилтай. Ийш тийш ингээ явхад хүн амьтантай ингээд бас нэг уулзах ч юм уу те. Тэгэхээр заавал нэг газар орж ингээ суугаад ах шаардлага байхгүйгээр машины харталыг онгоолгоод кофегоо суугаад ингээ явах нь бас ажил ярихад ч гэсэн бас гоё байдаг. Дэлхийгээр аялах мөрөөдөлтөө. Гэхдээ эхлээ Монголоо мэдээ гэж бодсон байхгүй. 1,565,762 км квадрат газар нутгийнхаа бүх газраар нь явж үзнэ гэдэг бол энэ насандаа бол бас барахгүй юм бэл. Гэхдээ бүх аймаг болон бүх сумдаар бүгд үзэсгэлэнтэй газруудад нь бол ихэнхт нь очиад үзсэн. Тэгээ яг үзэсгэлэнтэй газруудаар тооцох юм бол би нэг 70 орчим хувиар нь бол явцсан гэж ерөөдөө тооцож байгаа. Морьтой, мотоциклтай зүгээр төрөл бүрийн одоо ер нь бол өхөр тэрийг онгоц хоёроос бусдаар бүгднгээр нь аялсан да. Зүгээр явж байгаа замын суус машин одоо нефт шатхуун түгэж яваа. Сэсчээр тийм ээ КАМАЗ сууж анхудаага сууж үзсэн. Тэгээ нөгөө КАМАЗ ч маш том цонхтой. Тэгээ нөгөө элдв янзын донслохоор ороход ч эвгүй байсан. Тэгэл энэ мэдчлээ олон зүйлийг үзэж хараад ингээ явж байхад бол Монгол орн ямар сайхан үзээд ханашгүй ямар олон зүйл байд юм бэ. Зарим газар орон гэхэд чинь зөвхөн мод уул уустай байдаг Солонгос ч юм уу тийм ээ. Тэгэхдээ Монгол ихэд хангаан байна. Алтаан тэр өндөрлөг уулсан байна. Уулын их догшин голууд нь байна. Тэр сайхан цэнгэг устай их нууруудын хөндөй байна. Давстаа нуур нь байна. Усны шууд нь ад жаргалтай одоо шумтдаг тэр сайхан гол горх нуурууд бол маш олон байна. Тэгээ мөн дэлхийд данстай сайхан Монголын маань говь байна. Говийн одоо өнгө үзэмж гэдэг бол бид нар яг алтан шаргал манхан элсээр төсөөлж болох юм л та. Цав газрууд их байна. Сайхан гоё хавцлууд байна. Алтан улс гэдэг маань одоо Монгол орны нутагт үзэгчдэр бол 900 гаруй км үргэлжилдэг.
Гой 3 сайхан хүртэл үргэлжилж байгаа энэ уулсын өмнө хойно ингээл бүх газруудаар ингээд явж үзэхэд бол ямар үзэсгэлэнтэй байгаль байдсан бэ гэдг нь бол харж явхад бол үнэхээр сайхан байсан. Энэ сайхныг л хүмүүст үзүүлэхийг хүсдэг те. Миний хамгийн анхны аялал бол мартагдшгүй аялал гэдэг нэртэй ESPN телевизийн нэвтрүүлэг хийж явсан. За Монголын маш олон хүрхрээгээр явах хүрхрээний аял гэдэг их аялагч Бахадбек гэдэг залуу бол зохион байгуулж явж байсан. Ер нь нөгөө аял зохион байгуулаад ингэ явхад тухайн зүйлээ маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгээд яг номноос уншаад альва нэг мэдээлэл цуглуулад ингээ харах гэдэг бол яг одоо нэг практик дээр байхгүй шүү дээ. Тэгэхээр эхлээд би ямарсан газруудаа үзэх хэрэгтэй юм байна. Тухайн зүйлээ судлах хэрэгтэй юм байна гэдэг үүднээс ганцаарчилсан аяллуудыг хийж эхэлсэн л дээ. Эхний удаа Баян-Улгийн аймаг Ховд аймгийг бол явганаар замын машинд гараа өргөө суугаад явж байсан. Жинхэнэ нөгөө өвч зэвсгэлнэ гэдэг шиг. Юугаар зэвсгэлсэн юм? Камераар зэвсгэлсэн явж байгаа юм. Яг ингээд цээжиндээ нэг камер байгаа. Тэр нь бол 5D Mark 3 болоод ингээд үзсэн. Толгой дээр ингээд GoPro ингээд яцсан арталтаа тухайн үед нөгөө гарсан хамгийн супер дрон Phantom 3 гээд DJI юм дрон байгаа тийм дронтой нэг том хайрцагтай байдаг гэсэн шүү дээ. Тэгээ нөгөө хайрцагтай дроныг чинь бас нэг аваад ингээ явхад бас хэцүү. Нөгөөдг нь яаж яхад нөгөө юм хөөсөн зэр хайрцагтай. Тэгээ аяллаа дурш аваа явахад хэцүү. Тэгээ тэгэнгүүт нөгөө норч морох тийм их асуудлаас бүгднгээс нь хамгаалж явдаг. Тэгээ гартаа Osmo Mobile билүү. Тийм. Ханд өөрөө ингээд хөдлөөд хажуудалтаа ингээд гар утсан дээр хаардаг. Тэгээ тухайн үед хамгийн гоё гар утсан iPhone 5s байсан байхгүй. Аав ээжийнхээ одоо өсөд төрсэн, өвөө эмийнхээ өсөд төрсэн тэр сайхан газар нутгийг үзэж харъя гэдэг үднээс Баян-Улгийн аймгийн Булган сум, Ховдын Мөнх хайрхан гэдэг сумдуудаар бол явган аялсан. Богд хотон хургноор энэ газруудыг хамгийн анх очиж ингэж үзэж харж авч байгаа. Үнэхээр нүдээр хараад бол тэр газрууд маань бол үнэхээр ийм гоё газар байдаг гэж юу гэж бодогдтол юм чинь. Одоо бол тухайн үеиг бодох юм бол хүн болгон баг очиж барыг үзсэн. Ихэнх олон аяллаад очицсан. Аяллаа маршрут болгохтой дутагддаг газар болчихчихлээ. 37-8 хонс юм байна. Эренгуутаа гэртээ 3-4 хонж байгаа л тухайн өмнөх аяллуудаар танилцсан байсан хоёр найзтай болсон л та. Нэг нь бол бас Монголд бас алдартай зураач, хүн чөлөө судлаач Амраа гэж хүн байна. Нэг нь бол бас зурагчин Батбаяр гэж залуу байна. Найзтайгаа ахтайгаа нийлээд хөвсгөлийн жаргаланд сумын жолооч Төмөн Үлзий гэдэг хүнийг одоо манай аяллаа жолоочоор яваач гэдэг бид нар говийг дайлаар мартах гэж байна гэдэг. За говь хаанаас эхлэх юм бэ гэдэг. Алтан өвөр говьос эхэлж явъя гэдэг. Бүр бид нар говь алтан одоо урдаас эхлээд явсан. Тэгээ говийг дархан газрын Б хэсэг дээр очиод Ганбаатар гэж хүн байгаа. Говийг дархан газрын Б хэсгийн захирагч нь одоо нөгөө дахи үржүүлгийн талбай гэсэн үг шүү дээ. Дахин тал гэж байгаа. Тэнд бид нар очиод тэндээсээ ингээл явсаа ээж хайрхан бурхан буудаавал улаан яваараа тэгээ урагшлаад одоо тэр Өмнө Говь аймгийн Хэрмэн цав гэдэг ер нь бол говийн бүх гоё газруудаар ингэж явсаар байгаад бид нар 9 сарын 10 сарын ихэр ирсэн. Нөгөө аялал чинь миний тэр явсан аялал чинь 7 сард эхэлсэн аялал. 6 сарын ихэр эхэлсэн аялал байгаа шүү дээ. Тэгээ 6 сар, 7 сар, 8 сар, 9 сар гээд 10 сар гээд бараг төгөөлөд ингэ ирсэн. Тэгээ би аялалд явахаас өмнө 78 кг жинтэй байсан. Тэгээ аялал дуусаад ингэ орж ирэхэд 59 мэс болцсон байл. Тэгээ ер нь нөгөө салхи хэлэхээр скрит юм байлээ гэдэг. Тэгээ нэлээд турсан. Тэгээ яг тэнд би маш олон зүйлийг би мэдчих авсан л та. Маш олон зүйл надад ингэ сургасан. Ингэт юм байна, тэгт юм байна, ийм байх юм байна. Тэгш нөгөө камер болон юм бичлэгүүдээ хийгээл яваад байгаа. Гэхдээ миний тухайн үед хийжсэн зүйлс одоо ингэ бодохоор инээд хүрдгэлтэй. Ямар төлөвлөгөөгүй, ямар бодлогогүй шууд ингэ яриад орцсон юм бэ гэсэн.
Заримдаа нэг хүн дэгдэн штэ. Ямар нэгэн зүйл рүү юу ч бодохгүй. Ийм хийнэ гээл яваад ороод тэндээсээ нөгөө өөрөө суралцаад явах нь болно гэх. Тий. Тэждэг хүмүүс байна. Тий, суралцаад явахд болно гэж бодд юм байл та. Тэгсэн чинь суралцж явж хад болно гэдгийг би тухайн үед юу ашиглаж сурсан гэхээр газрын зурагтаа ашигласан. Газрын зурагтаа бол маш сайн ашиглаж сурсан. Газрын зургийг одоо аль маршрут дээр яаж явах уу гэдгийг бол уулын налуу өндөр сүүдэр тийм ээ ямар газараар одоо явхад говьор явхад яах юун дээр анхаарах хэвээр одоо хангаагаар явхад алтан уулстай чолоорхой газараар явхад юун дээр анхаарах хэвээр шавар шавхаа гэж маш олон зүйлийг ингэж мэддэг болж эхэлж байгаа. Судлаад ийм юм бэ. Устаа газар энэ газарт устаа байд юм яа тогтоож эхэлж. Нэг уусандаа газрын зураг нь үдэлж эхэлж. Газрын зураг нь үдэнд одоо ингэж одоо харахад тийм чи ийм гэдэг нэг ярих нэг уусны миний нэвтргээ тавь шүү дээ. Тэрний мэдчих. Дараа нь болохоор GPS-тэй ажил сурч байгаа. За яг тухайн үед GPS одоо Maps Meet юм уу тухайн GPS-үүд ингээд гэсэн илүү өөр төрлийн Орс Морс янз бүрийн одоо зэргийн military гэдэг GPS-үүд байдаг байсан. Тэгээ Maps Meet юм уу тийм GPS-үүдийг ашиглаад ингээд суурь. Ингээд тийм байх, тэгт юм байна. Энэ ердийн хөрсөн зам юм, энэ явган хүний зам, энэ ийм замууд байд юм гэх мэтчлээ. Мэдхгүй байсан зүйлээ мэдчих эхэлсэн. Тэгээд баг багаар аяллууд маань бол явсаар байгаа. За ер нь бол би одоо шууд машин худалдаж аваад машинтай аялна гэдэг бол миний хувьд бол одоогоор би боломжгүй. Би дугуйтай аялах хэрэгтэй юм байна. Дугуйтай аялахтаа харин хаашаа очих вэ гэж. Тухайн үед би Хөвсгөл аймгийг үзег байсан байна. Дансан тухайн үед яг 500 сая төгрөг байсан. Тэгээ үнгүү цэгийн сайт байдаг тий. Тэр сайт руу ороод нэг нүдэнд дулаахаа нэг дугуй харагдлаа. Тэр дугуйг худалдаж аваад Улаанбаатарт Сүхбаатарын талбайгаас аялдаа гарсан. Хаашаа явах маршруттай гэхээр Хөвсгөл нур орох. За Хөвсгөл нур руу явах 3 төрлийн зам байна. Архангаагаар яваад урдуур нь тойроод ингээд очих. Нэг зам байна. Мянганы замаар явж байгаа дашин жилэн Баяннур хоёрын дундуур салаад 700 гаруй км яваад очих нэг зам байна. Нэг нь болохоор засмал замаар дархан эрдэн дээр явах нэг зам байна. Энэ дундаас хамгийн хаардыг нь сонгосон. 1800 км явж очдог хамгийн хард хэсэг буюу Архангай аймгийн Тариатаас Хөвсгөл аймгийн Жаргаланд Шинэ Эдэр гэж очдог энэ маршрутаар явсан. Бурхан мэл гэж боддог. Түрүү ярьсан шүү дээ. 26 инчийн дугуйтай. Тэгээ нөгөө ийм газ мэлэдэгтэй ийм том шиддэг нөгөө майхныг харталтаа хүлчээр байж байгаа нэг ачаа суларчдаг. Өндөрлөг өөд явж гин гэдгийг би тэн дээр бол нөгөө ясмахандаа шингэтэл ойлгосон байхгүй. Шиддэг Францын Күйчэгийн нэг майхан байдаг шүү дээ. Хурдан 3 секундд дийлэгддэг. Тийм майхан зайхантай яваад. Тэгээ өөрөө ч метр 80 гаруй өндөртөө мөртлөө 26 инчийн дугуйтай. 11 12 хонж очсон. Тэгэл дараа нь ирээ судалж эхэлж байгаа. Эхний юу бол байгаа одоо өөрийнхөө байгаа юмнуудыг аваад явсан. Дараагийн удаа судлаад мишокны юм байд юм байна. Майхны юм байх хэрэгтэй юм байна. Дараа нь авсынууд майхан гэсэн юм жижиг юм болсон. Хил 500. Мишок нь болохоор ингээд одоо бүгдийг хураачих нэг ийм их юм бол. Яг алга биш. Алгаас жижиг. Тэгээд нэг ийм их хэмжээтэй гудс муудс гэдэг янз бүрийн юм яасан. Бүгднгийнхэн жин нийлээд нэг 17 8 хил. Газ мац бүх хоол хүнс бүх юмудаа аваад хоёр талынхаа одоо нөгөө зөвхөндөө богцондоо игээд явж байгаа шүү дээ. Тэгээд 18 хилэгдэх ч үгүйс. Тэр чинь миний өмнө явсан 40 гаруй хил баг 50 хилжсэн байж магадгүй. Сүүлдээ дугуй жийсэн үү, дугуй төрсөн үү гэсэн байдал руу ихэнх нь баг түүж алхасаар байд харж байгаа. Дугуйгаар явах болон явган аялах хоёр бол баг зэрэг эрсдэлтэй. Мэдээж эрсдлийг бүгдийн 100% тооцож ээж. За ингэх юм байна, тийх юм байна гэдгийг харж ээж явахгүй болдгоо. Жишээ дугуйтай явж байхдаа гів гинтэй мөндөр орох ч юм уу тийм ээ. Зуны ихэнх сарын үед мөндөр орох магадлал ихтэй. Гів гинт эсвэл аадар бороо орох, цас орох хэдий 100 явж байгаа ч гэсэн бас нэг тийм цагаарийн хувьд гэх юм бол эвгүй тийм моментууд байна л та. Салхи шуурганы хувьд гэх юм бол одоо 12-оос илүү метр секунд болоод эхлэхэд бол дугуйгаар аялж яваа, дугуй жийж яваа хүний хувьд хэцүү.
За тэгээд ялангуяа нөгөө ингээд жоохон экзэгтэй сонин газар ингээд явж байгаа нөхцөлд бол нуугдах газар ч юм уу тийм ээ. Өөрийгөө хамгаалах тийм газар олоход бол тун хүчээр хүндрэлтэй болж эхэлдэг. Тэгээ энэ байхтай энэ чи өөрөө нөгөө нэг дугуйтаа хэл юм бас нэг гоё юу болтой л та. Дархангаан цагаан даваа өнгөрөөд явж ирсэн. Тэгээ явж ирсэн чинь мотоциклтэй 2 хүн халамцуу согтуу зам хүндэл зогсоод намайг гадаад хүн гэж бодсон шүү. Мони гэдэг. Мони ингэж байгаа. Тэгээд энэ гадныхныг ингэж их хэтэлж ингэж мөнгө саадаг нөхдүүд юм байна гэж дотроо би бодоо. Тэгээд тэмцэлсэн л дээ. Тэгээд мотоциклын түлхүүрийн жалгараа аваад холоо шийдчихсэн. Ингэнгүүт нөхрийг бол жийж унагаачаал дугуугаа жийл явчихна хүнд ачаад байгаа юм шүү дээ. Өө гэл. Согтуу хүмүүс жаас гүйцэхгүй ингээ найгсаар байгаад үлдчихэж байгаа. Дараа нь яг тэр нэг өнгөрөө явж байхад нэг гадны дугуйчлаад харсан байхгүй. Бид тэр адилхан зорилготой явж байгаа юм шүү дээ. Хоёулаа замыг туулаад ингээ явж. Тэгээд тэр болохоор Италийн дугуйч юм байсан. Тэгээд тэр залуутай уулзаад ингээ кофегаар дайлаад битээ кофе уугаад ингээ цагаан нутаг орны талаараа Монголд аялах ямар байгаа талаараа ерхий сэтгэлийн асуусан. Тэгээд Монгол хүн бас ингээ аялаа явж байгаа тэр хүнний хувьд анхны удаа байсан. Анхны тохиолдол. Тухайн үедээ таарч. Тэр манай Монголд орж ирээд бас нэг 20 гаруй хоног аялжчихсан. Огт юм удаа таараагүй байсан юм л л. Тэгээ би тухайн мэдээллийг өгөөд энд ингээ замд ингээ хүмүүс ингээ тэр бол асуудал байхгүй. Надад ийм юм байгаа гэсэн. Телефоноос асар болгож гаргаж ирж үзүүлчихсэн л. Би буцаад машин суугаа явахыг бол би бүр хэдэн мянган удаа бодсон. Хажуугаар өнгөрч байгаа одоо би замын одоо энэ талд нэг урсгал дагуу явж байгаа шүү дээ. Явж байгаа машинууд сул ачаатай явж байгаа портер бол маягтын янз бүр шиг юм шүү дээ. Дээр нь гараад сууж байгаа. Хилчих гээл ам дээр гарч ирэл залгиад ам дээр гарч залгисаар байгаа л. Тэгээд өдөр туулсан километрээ дараа 100 гаруй километр явчихсан. 80 гаруй километр. Зарим өдөр 30 км ч явцсан байх шиг. Гэх мэтчлэн ингэж явсаар байгаад 12 хоног дээрээ өрөө орсон. За, кофе ямар вэ? Кофе янз байна. Би анх удаа хэр кофе ууж байна. Хэрийг хаваад, хэрийн цайл хийж очсон ш. Кофе бол ууж үзээгүй. Зоохонд мэдрэмж байна. Баярлалаа. Зүгээр. Тэр кофе цаана өөр юм тий. Гоё юм. Нутаг орон ямар нэгэн газар дээр явах чагаа бол усын бол ёсын дагна гэдэг зүйлийг бол хязгаарч мартаж болохгүй маа гэдгийг бас хэлхэн зүйтэй байх. Одоо бол миний айдаг зүйл байгалийн хүчин зүйл. Одоо байгаль дээр гарч ирж байгаа салхи, шуурга, бороо, цас, мөндөр тийм ээ. Энэ олон зүйлсээс бол нэлээх айдаг маш их хэмжээгээр цагаагаарын дата мэдээллийг бол сайн цуглуулж авч жагаад явдаг байгаа. Ингэснээр хүнд тухайн одоо энэ бороо удахгүй ингээд зогсно гэдэг ч юм уу. Тэрхүү мэдээллүүдийг хүн авцсан байна гэдэг бол итгэл үнэмшилтэй газараа бол тухайн газараа бол камплах боломжтой байдаг. Ялангуяа өндөр уулын хавцал оройгоор явж байхад бол сайран дээр хоногч болохгүй. Хавцал ихтэй газараад ингээ явж байгаа нөхцөлд бол том болгоомжтой явж байгаа. Ялангуяа автомашинтай явж байгаа ил дээр бол налуу газруудаас бол одоо бороотой үед бол одоо хайрах урсгах ч юм уу зам урсгах тийм тохиолдол гарч ирдэг. Энэ дээр бол риск өндөртэй байдаг учраас аль болохоор хүмүүсээ буулгаад харуулж үзүүлж ингэж явах ч юм уу ийм хөө зүйлүүд байдаг л та. Нөгөө тэтгэн километр ихлэ тоолдог байсан юм аа. 40,000, 80,000 тэл 100,000 боллоо гээл. Тэгээ сүүл рүүгээ дууны идэгдлэр хэмждэг болсон. Одоо өнгөрсөн жилийн 7 сарын 4-нд авсан цаашийн дугуй шүү дээ. Одоо хэн 40% орсон барыг дуусгаж. Зургаан сард байна уу да. Явж ирсэн. Тэгээд яг нэг GPS, Garmin GPS-тэй яг ингээд цагаагаарын мэдээ аадар бороо, хэмжээний аадар бороо гарах гэж шүүгээд мэдээлэл ирсэн. Бүгд л бороонд бэлдээл хоноол байж исэн чинь шүн майхан ингээд нүрэн дээр сохоод болтгоо. Айгу хүнд. Тэг өргөх гэсэн хин нэгэн дараа хөвдсөн юм шиг. Зарим хүмүүс баавгаа гараад хөвдсөн гэж ойлгосон байгаа байхгүй. Ягаад тухайн үед нөгөө баавгааны холбогдлолтой мэдээлэл бүр амар төгсчихсэн байсан үед. Яг миний явжсэн маршрут өмнө хэнийг юм бол явж л байсан. Тэгэхдээ хамгийн гол нь маршрут гэдэг бол зөвхөн нэг хүнийх биш. Маш олон хүний хувьд бол энэ бол нийтийн эзэмшлийн зүйл гэж ойлгож байна. Тэгээ би ер нь бол Баян-Улгийн Хөвсгөл аймгийг
тойрсон аяллуудыг бол зохион байгуулж одоогор л явж байна. Тэгээ яг Өсгөл аймгийг бол өвлийн аялал жуулчлалын бүс гэдгээр нь бол би хардаг. За мөн өвлийн аялал жуулчлалыг илүү төлхөө хөгжүүлэхийг бол хичээж явдаг. Аяллаар бол байгалийн сайхныг үзнэ, нөхөрлөлийн сайхныг үзнэ. Хүн гэдэг амьтан энэ хорвоо дэлхийд дээр юуны төлөө амьдарч байгаа юм бэ гэдэг үн цэнийг бол эндээс бол нэлээд олон олж харддаг. Өөрсдийнхөө өв соёл, энэ гайхалтай байгалийн түүх, энэ бүх зүйлийг мэдэж үзье, харъя. Ингээ сонирхоход ном уншснаас, номын хуудас эргүүлснээс, эсвэл телевизийн history сууг ингэж сууг сайж үзснээс өөрсдөө аялаад ингээ үзэх нь бол илүү их үр дүнтэй, илүү их өөрт нь наалтах юм болов, наалтдсан болов гэж миний хувьд боддтой. Аял гэдэг маань өөрөө энэ олон зүйлээр хүмүүст гоё мэдрэмжүүдийг байнгын өгж байдаг. Байнгын суралцуулж байдаг. Маш том их сургууль, маш том эрдэм мэдлэг өөр хайдагч би бодд юм да. Thank you.